За сайн байцгаана уу? Миний нэрийг Саран Чимэг гэдэг. Би Сэргээн сургалт үйлдвэрлэлийн төвд 20 дахь жилдээ багшилж байна. За манай сонсголын бишилтэд иргэд мэдээллийг дохионы хэлээр авах маш чухал байдаг. Ялангуяа сонсголын бишилтэд иргэдийн их хэл болох дохионы хэл маань өөрийнх нь дохионы хэл. За сүүлийн үед сошиалын фэйсбүүкээр мэдээллийг ингээд авч яхад үзэж яхад сонсголын бишилтэд иргэдэд зориулсан тийм мэдээллүүд байхгүй байгаа. Энэ яамтай холбоотой иргэд маань сонсголын бишилтэд иргэд маань өөрсдөө бас бусдын адил ажиллаж байгаа, амьдарч байгаа, хөдөлмөрлөж байгаа. Бас эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй болдог. Энэ мэдээллүүдийг сошиалоор хадамлаар юм уу дохионы хэлээр ингээд бүтээмжтэй байдлаар мэдээллүүдийг дохионы хэлээр ингээд хүргэжээл бас болох юм байна гэж бодож байна.